Сайн байцгаана уу? 2022 оны 4-р сарын астрологийн гариг ирсэн байршил. Дээрээс нь шинэ сар 4 сарын 1-нд хоньны ордонд 11% налуутай гарч байгаа дээр мэдээлэл оруулж байна. За миний хувьд бол ихэвчлэн шинэ сар гарах үеэр мэдээллүүдийг бэлдэн оруулдаг. Мэдээж бас тухайн сард юу болж байгааг бас шинэ сартайгаа холбоон бас ярьдаг. За энэ удаагийн мэдээлэл дээр нэлээд олон өөрчлөлтүүдийг бас шинэ сар хоньны ордонд гарснаар өгж байна. Тэгэхээр энэ шинэ сар маань хоньны ордонд 11% налуутай гарах ба Chiron гэдэг жижиг астероидтой хамт аялж эхэлнэ. За нөгөө талаас Буд гариг маань бас хоньны ордонд 9% налуутай энэ үеэр оршиж байна. Буд гариг маань шилжилт хөдөлгөөн хийгээд 7 хоног болж байна гэсэн үг. За энэ үед шинэ сар маань хоньны ордонд гарснаар за бидний хувьд мэдээж хаврын уйлрал залгаж байна. Дээрээс нь өдөр шөнө маань саяхан бол тэнцсэн. Энэ маань 3 сарын 21-нд бол өдөр шөнө бол тэнцэж эхэлсэн. Нөгөө талаас болохоор энэ шинэ сар гарах үеэр Chiron гэж жижиг астероид астрологийн хувьд бол нэлээд бас томоохон утга учир дээрээс нь бас томоохон өөрчлөлтүүдийг бидний амьдралд татдаг. За бидний натал чартн дээр бас Chiron байрснаар бидний хувьд хамгийн их өөрийгөө эдгэж, ангааж, өөрчлөлтөнд оруулах, бидний хамгийн эмзэг зүйл болох сэтгэл зүйн шарах, бие физиологийн шарах, үг хэлийн шарах, гэмтэл ямар нэгэн байдлаар бидний сэтгэл зүйд үлдсэн бас тодорхой хэмжээний traumаг Chiron өөрөө хариуцж явдаг. За тэгэхээр энэ одоогийн шинэ сар маань Chironтой ойрхон гарснаар бидний хувьд урд нь болж исэн ямарваа нэг асуудлууд, сэтгэл зүйд үлдсэн эмзэг шарахууд, оюун санааны хувьд, бие физиологийн хувьд гэмтэл бэртлүүд бас энэ үеэр нэлээд их тодтхон танд харуулах боломжтой байна. Тийм учраас таны хувьд эрүүл мэнд талаас, сэтгэл зүй талаас энэ хүү жижиг астероид ямар хуу үр нөлөөлөл танд авчрах вэ? Дээрээс нь бас мэдээж энэ жижиг астероид маань бас хизээ хоньны ордонд ирсэн бэ гэхлээр 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хоньны орд руу бол загасны ордноос шилжилт хөдөлгөөн хийж ирсэн байгаа. За нэг газраа бол нэг ордондоо байршихтаа 8 жилээр бол байршдаг. Тэгээд хоньны ордондоо үргэлжлүүлэн бол байршина. За хонь маань астрологийн хувьд бидний толгой тарих, бодол санаа, за бие физиологийг хариуцдаг орд байдаг. За нөгөө талаас хүүхдийг бас хоньны орд өөрөө хариуцдаг. Тийм учраас ямар нэгэн байдлаар үр хүүхдүүдтэйгээ холбоотой асуудал төр ч гэсэндээ энэ Chiron бол нэлээх их өөрчлөлтүүдийг хоорондын харилцаан дээр ч асуудлууд болж байгаа. Сэтгэл зүйн ямар нэгэн шарах эмзэг зүйлүүд болж байгаа бол энэ үеэр бас нэлээд тодтхон харуулах боломжтой байна. Дээрээс нь оюун санааны хувьд, таны хувьд, сэтгэл зүйн хувьд ямар өөрчлөлтүүд бие физиологт ч болж байгаа вэ гэдгийг бас энэ үеэр анзаарах хэрэгцээтэй, шаардлагатай болж байна. Мэдээж энэ Chiron бол өөрөө шарах буюу сэтгэл зүйн шарах. Дээрээс нь энэ Chiron бол өөрөөгөө бас эдгэх өндөр чадамжтай ийм жижиг астероид. За эртний үүхтүүх митологт бол мэдээж шархагдсан Центаврын түүх бол байгаа. Тэгэхээр та энийг өөрөө уншиж судлах юм бол маш олон мэдээлэлд бас байж байгаа. Тэгэхээр энэ жижиг астероид маань бидний хувьд маш олон өөрчлөлтүүдийг аль хэсэгтээ ангаах ёстой, аль хэсгийг эдгэх ёстой. Сэтгэл зүйд чинь ямар асуудлууд, эмзэг сэдэв болоод одоо хүртэл явж байдгийг гих болгоныг бас харуулах өндөр боломжтой юм жижиг астероид маань энэ шинэ сартай хамтран аялж байна. Маш ойрхон буюу 1% налуутай. За нөгөө талаас болохоор гариг эрхсүүд маань бас хаагур байршиж байна. За дээрээс нь хаагур байршихаас гадна энэ үеэр бас ордуудад маань ямар нөлөөлөл болж байгаа юм бэ? За энэ шинэ сар маань бас 11% налуутай түрүүнд дурдаад өнгөрсөн. Гарч байгаагаас гадна Буд гаригтай бас их ойрхон аялж байгаа. 2% налуутай аялж эхэлж байна. Тэгэхээр Буд гариг маань бас хоньны ордонд ирснээрээ маш их эрч хүчтэй харилцаа холбоо, магадгүй бодлогогүй яриа хэл, байнгын альва зүйлийг бодох, нервтэй хадгах, эсвэл бодлогогүй алхмуудыг хийх, бусдад ямар нэгэн байдлаар бодлогогүй үг хэлийг гаргах. Дээрээс нь оюун санаа чинь маш их амралтгүй ажиллах, бодол санаа чинь зогсолтгүй ажиллах. Дээрээс нь маш их итгэвчлэлттэй болох учраас энэ үеийг бас тодорхой хэмжээгээр анхааралтай авах ёстой. Эрүүл мэндээс даралт, дээрээс нь бас өөрийн чинь цусны тодорхой хэмжээгээр
хэлбэлцэлт одоо тэр даралтаа унах, өксөх гэсэн энэ асуудлууд дээр бас анхаарлаа хандуулах хэрэгтэй одоо үе эхэлж байна. За нөгөө талаас болохоор бас ангар гариг маань бомбын ордонд тухайн үед бол одоо 19% налуутай аялахаас гадна санчир гариг бол 22% налуутай, сугар гариг 25% налуутай бомбын ордонд аялж байна. За Бархасбай Далаамантай холбоотой мэдээллийг бол оруулна. За энэ хоёр хамтдаа аялж байгаа нь бас их одоо онцгой үйл явдлуудыг бол бидэнд татж байгаа. За нөгөө талаас бас Тэнгэрийн ван гариг маань ангар гаригтай хүнд холбоос тогтоочихсон явж байгаа. За тэгэхээр ордуудад маань буюу хоньны ордонд маань энэхүү өөрчлөлтүүд ямар байдлаар одоо ирэх ёстой юм. За нөгөө талаас ингээд 12 ордод маань ямар өөрчлөлтүүдийг авчих ёстой юм гэдэг дээр бас үргэлжлүүлээд мэдээлэл оруулъя. За хоньны ордынхны маань хувьд энэ 4 сард таны хувьд маш олон өөрчлөлтүүдийг хийх боломжтой болж эхэлж байна. Нэгт өөрөө чинь хувьд нар таны ордонд ирснээр маш их эрч хүчийг танд өгж байна. Зарим үед таны хувьд одоо маш их эрч хүчтэй болсноороо хийж бүтээгсэн олон ажлуудыг бас амжуулах. Дээрээс нь өөрөө чинь хувьд бас санхүүгийн асуудал дээр анхаарлаа маш их одоо эрч хүчтэй хандуулж эхэлж байгаа учраас хэлж ярьж байгаа зүйлүүд, өөрөө чинь одоо хийж бүтээж байгаа зүйлүүд маш их урам зоригтойгоор эрч хүчтэйгээр эхэлж байна. Нөгөө талаас болохоор ямар нэгэн зүйлүүдийг та өөрчлөн арай өөр талаас нь харах, асуудлыг илүү их өргөмц талаас нь харах боломжуудаар бас хангахаас гадна энэхүү одоо үед буюу энэхүү одоо мөчлөгөөр таны хувьд одоо энэ сар маань тэр чигээрээ ирч хүч, бусдтай харилцах харилцаа, бизнесээ хөгжүүлэх боломжууд, ажил үйлсээ бий болгож одоо идэвхтэй авч явах боломжууд, би чинь одоо эрч хүчээр нэлээд их одоо нарны эрч хүчээр хангагдж байгаа учраас одоо маш их хөдөлгөөнтэй болж эхэлж байна. За нөгөө талаас болохоор таны хувьд бууд гарыг бас одоо хоньны ордон дээр ирсэн байгаа учраас магадгүй одоо их олон зүйлүүдийг ярьж, хийж, бүтээх, төлөвлөх, дээрээс нь бас бодож байгаа зүйлүүдэд идэвхтэйгээр араас нь хөөцөлдөж, бүтээж амжилт болгох, үр бүтээмж болгох, ажил төрлөө агцтай болгох бүрэн боломжтой. За бусдтай муудалцах, олон нийтийн харилцаанд биеэ зөв авч явж чадахгүй бол одоо юу гэдэг маань таны хувьд бол мэдээж бууд гарыг маань нэг талаас хоньны ордонд ирснээр эрчим хүчээр дүүрэн ярьж хэлэх, урам зоригоор дүүрэн илэрхийлэх, өөрийгөө илэрхийлж авч явах боломжуудаар хангах боловч сөрөг талын хувьд гэвэл таны хувьд маш их одоо зүйлүүдийг бодох, төлөвлөх, үнээсээ болоод ядрах, эсвэл оюун санааны хувьд зогсолтгүй их бодох, нөгөө талаас болохоор бас бодлогогүй үг хэлүүдийг гаргаснаар бусдтай бас хэсэг хугацааны үл ойлголцол эдэрийг бол үүсэхгүй. Тийм учраас бодол санаандаа бас их анхааралтай хандах хэрэгцээтэй. Яаж хэлж ярьж одоо яаж хүмүүст нөлөөлөх үү гэдгийг бас анхааралтай авч үзэх хэрэгтэй. Одоо нөгөө талаас бод гариг маань дайрсан таны хувьд одоо төрөлхийн лидер төрсэн хоньнуудын маань хувьд бусдыг манлайлах, урам зориг өгөх үг хэлээр та бусдад нөлөөлөх, магадгүй та бодож ирсэн олон зүйлүүдээ хэлж ярих боломжуудаар одоо хэсэг хугацааны дараа та хангагдж байгаа учраас хийж бүтээх гэжсэн олон ажлуудаа энэ үеэр хийж бүтээх, ажил төрлийн олон асуудлуудаа өөрийнхөө одоо эрчим хүчээр даван гарах, дээрээс нь бас өөрийнхөө бизнесийг бол зөв тийшин чиглүүлэх, өөрийнхөө шинэ одоо хийж бүтээх гэжсэн олон асуудлуудыг та хийж бүтээгээд гайхалтай сайн үе бол залгаж байна. За хүсэл зорилго тэмүүлэл чинь бол нэлээд өндөр байна. Дээрээс нь удаан хугацаанд хийж чадахгүй байсан олон зүйлүүдийг энэ шинэ сараар буюу 4 сарын 1-нд гарч байгаа шинэ саранд та хийж эхлүүлж болж байна. Нөгөө талаас болохоор бас мэдээж хүсэл зорилго тэмүүлэл чинь таныг маш их хөдөлмөрөөр зорилгоор чинь тэтгэж байгаа учраас энэ үеэр маш их эрч хүчтэйгээр олон хүсэл зорилгынхаа араас явж өөрийнхөө амьдралд идэвхтэй хэрэгжүүлэх өндөр боломжуудыг энэхүү удаагийн одоо энэ шинэ сар маань танд өгж байгаа учраас хоньнуудын маань хувьд маш олон зүйлүүдийг амжуулах боломж бололцоо залгаж байна. За энэ дараагийн орд бол үхрийн орд байна. За үхрийн ордныхны маань хувьд энэ шинэ сар таны амьдралд нэг талаас өөрөө чин ажил төрөл бол танаас маш их одоо анхаарал шаардчихсан явж байгаад за ажил төрлөө та үргэлжлүүлэн одоо өөрийнхөө хүчээр даван туулж авч гарч байна. За нөгөө талаас ажил төрөл чинь таны хувьд маш их хариуцлага дээрээс нь хийж бүтээж байгаа зүйлүүд чинь танаас одоо хэд дахин их хөдөлмөр шаардж байгаа боловч эцсийн үр дүндээ танд одоо маш их сайн өөрчлөлтүүдийг татах боломжтой. Дээрээс нь хүсэл зорилго тэмүүлэл чинь биелэхэд маш ойрхон болчихсон явж байна гэж харагдаж байна. За үхрийн орд руу нар шилжихэд таны хувьд илүү их эрчим хүчтэй болно. За дээрээс нь таны хувьд энэ үеэр
маш сайхан одоо энэ шинэ сар буюу 4 сарын 1-нд гарч байгаа шинэ саранд бясалгал хийдэг, бясалгалаа хийх, эсвэл өөрийнхөө одоо амралтыг тодорхой хэмжээнд авах, эсвэл амралт ажил ихтэй байгаа бол та амралтаа маш сайн зохицуулах, дээрээс нь зүүд нойроо хянах, маш сайхан зүүд нойр амьдралд чинь болж байгаа асуудлуудыг танд харуулах гэж одоо зүүн сайн үн чинь нэмэгдэх. Дээрээс нь бас ямар нэгэн байдлаар одоо амралтаа сайн одоо зохицуулж ажиллаж чадах юм бол магадгүй урд нь хараагүй байсан өөрийнхөө олон асуудлуудыг болон алдаануудыг харах бүрэн боломжтой. Тийм учраас өхрүүдийн маань хувьд энэ үеэр сэтгэл зүйд ч болж байгаа ямар нэгэн сэтгэл зүйн асуудлуудыг анхаарах, эрүүл мэндэд анхаарч одоо ямар нэгэн эрч хүчээ алдж байгаа хэсгүүдэд анхаарахаас гадна бодлоготойгоор одоо ажиллаа болон амралтаа зөв зохицуулж чадах юм бол энэ хаврын үйлрэлүүд таны хувьд удахгүй нар одоо өхрийн ордонд шилжилт хөдөлгөөн хийснээр маш их эрчим хүчийг танд одоо өгнө. За нөгөө талаас болохоор таны хувьд бас маш олон өөрчлөлтүүдийг танд энэ зуны сараад бол татж байгаа. Өхрүүдийн маань хувьд тэгэхээр үргэлжлүүлэн ямар нэгэн байдлаар мэдээлэл оруулахдаа энэ тухай илүү дэлгэрэнгүй ярьж өгөх боломжтой. Өөрийн хувьд бол ямар нэгэн байдлаар одоо санхүүгийн асуудал дээр анхааралтай байх ёстой сар байна. Тийм учраас мөнгө төгрөгөө одоо анхааралтай зарцуулах, дээрээс нь ямар нэгэн урд нь хараагүй байсан асуудлууд таныг одоо илүү их мөнгө зарлаг гаргахад ч нөлөөлөх боломжтой юм уу ирж байгаа учраас таны хувьд энэ үеийг одоо маш болгоомжтой, маш зөв төвшин чиглүүлэн санхүү дээр анхаарна. Санхүүгөө зөв тооцоолно гэсэн. За альва зүйлээ алдаж асгах, эсвэл одоо юу гэдэг алга болгох, хаях гэх одоо талууд дээр анхаарлаа хандуулаарай. Нөгөө талаас болохоор өөрийн хувьд бас ажил үйлс чинь бас танаас тодорхой хэмжээний бас эрчим хүч шаардж байгаа учраас түрүүний дурдсан ажил амьдралыг маш зөв зохицуулан дээрээс нь санхүү дээрээ болгоомжтой хандаж чадах юм бол 4 сарыг тэр чигт нь бол маш сайхан эергээр даван туулах бүрэн боломжтой болж байна. За энэ дараагийн одоо орд бол эхрийн орд байна. За эхрийн ордныхны маань хувьд энэ 4 сар тэр чигээрээ таны хувь хүсэл зорилго тэмүүлж маш чухал байх сар байна. Тийм учраас зорилго чинь ямар нэгэн байдлаар танаас томоохон алхам хийхийг шаардж байна. Дээрээс нь таны хувьд итгэл үнэмшил чинь таныг маш олон амжилттай одоо зүйлүүд рүү чиглүүлж байна. Хүсэл мөрөөдөл, ажил мэргэжил, карьер одоо энэ тэр чигээрээ энэ сарын туршид таны хувьд онцлог бол үе болж байна. Тийм учраас карьер чинь маш их идэвхтэй болно. Ажил үйлс чинь маш эрчимтэй сайн явна гэж харагдаж байна. За нөгөө талаас таны хувьд мэдээж одоо бүх эрчим хүчээ заран өөрийнхөө карьерийг, зорилго тэмүүллийг одоо баталгаажуулж чадах юм бол шинэ сар 4 сарын 1-нд гарч байгаа энэ шинэ сар маань таныг ямар нэгэн зорилгынхоо одоо үзүүрээ шүүрэн авахд чинь нөлөөлөх их таатай үеийг татж байна. Тэгэхээр энэ шинэ саранд альва шинэ одоо ажлыг бий болгох одоо дээрээс нь бас хүсэл зорилго тэмүүлэлээрээ олон нийтийг хамарсан ажил үйлсийг хийх, дээрээс нь бас олонний өмнө тодорхой хэмжээгээр ажил төрлөө нийтлэх, олон нийтэд үзүүлэх, харуулах, зорилго тэмүүллийнхаа одоо тодорхой хэсгээс бусдад одоо үзүүлэх талууд ч маш сайн байх учраас энэ үеийг та ашиглан өөрийнхөө зорилго тэмүүллийг одоо томоохон байдлаар чиглүүлэх өндөр боломжтой байхаас гадна хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл аз боломжууд ч маш өндөр нээлттэйгээр явж байгаа учраас санхүүгийн боломжууд, хүсэл зорилгын боломжууд, хүсэл мөрөөдөл, карьер гэсэн олон одоо сайхан зүйлүүд бол их нээлттэй эерэг харагдаж байна. Тийм учраас эхрүүдийн маань хувьд одоо эцсийн хүчээ шавхан өөрийнхөө бүхэл боломж бололцоонуудыг энэ шин саранд зориулан өөрийгөө бас чиглүүлвэл маш амжилттай амьдрах, амжилттай одоо хийж бүтээх боломжууд 4 сар тэр чигээрээ эхрүүдэд маань хангагдаж байна. За энэ дараагийн орд бол мэлхийн орд байна. За мэлхийн ордныхны маань хувьд энэ одоо 4 сар маань тэр чигээрээ таны хувьд нэг талаас оюун санааны хувьд томоохон өөрийгөө ялан дийлэх боломжтой одоо сар болж эхэлж байна. Өөрийгөө ялан дийлэхээс гадна өөрийн хувьд ажил мэргэжил карьер дээрээ бас өөрчлөлтүүд их өндөр боломжтой. Тэгэхээр карьер дээр чинь тодорхой хэмжээгээр өөрчлөлтүүд энэ шин сараар гарч ирэхээс гадна хэрвээ та ямар нэгэн байдлаар одоо карьертээ өөрчлөлтүүдийг хий гэж хүсэж зорж байгаа бол юм уу? Эсвэл ямар нэгэн байдлаар одоо албан тушаалтай холбоотой өөрчлөлтүүдийг хий, эсвэл шинэ албан тушаал гойрлох, эсвэл албан тушаал дээрээ өөрчлөлтүүдийг авчрах, эсвэл таны карьер дээр танаас шалтгаалсан алхам байгууллагаас чинь таныг харж үзэх, эсвэл байгууллагатайгаа харьцах харилцаа, өөрөөсөө дээшээгээ хууль дүрмийн байгууллагатай харьцах харилцаа эдгээр ч юм бол маш их идэвхтэй болж эхэлж байна. Тийм болохоор энэ үеэр одоо карьерээ өөрчлөх гэж байгаа мэлхийнүүд маань карьерээ өөрчлөх, дээрээс нь энэ үеэр бас ямар нэгэн байдлаар одоо өөрийнхөө сул талуудыг ойлгож мэдээд
ажил мэргэжил карьер дээрээ шинжилт өөрчлөлтүүдийг гаргая гэж байгаа бол маш амжилттай болохоос гадна бусдад хийж бүтээж байгаа зүйлүүд чинь маш их нээлттэй харагдах боломжуудыг бас өгж байгаа учраас магадгүй таны хийж байгаа бизнес, ажил, карьер бүхий л салбар дээрээ та одоо бусдад харагдах үйс томоохон алхмуудыг тавих, хүмүүст таны хийж байгаа зүйл танигдах, ажил үйлс чинь танд одоо тодорхой хэмжээгээр зоригтой алхмууд тавих одоо эрчим хүчийг өгснөөр та ажил мэргэжил карьер дээрээ бас онцгойлох шинэ одоо зүйлүүдийг нэвтрүүлэх, магадгүй карьер дээрээ шинэ зүйлүүдийг нэвтрүүлэх, шинэ арга барилыг нэвтрүүлэх, дээрээс нь бас одоо хууль дүрмийн байгууллагатай хийж байгаа ажил төрлөө одоо харуулах, одоо юу гэдгийг ямар нэгэн улсын байгууллагатай холбоотой, ямар нэгэн одоо татварын байгууллагатай хүртэл холбоотой ямар нэгэн асуудал зөв түвшин чиглүүлэх бүрэн боломжтой бас сайн сар ирж байгаа учраас таны хувьд энэ шинэ сараар нэлээд одоо зоригтой алхмууд хийж чадсанаар таны өөрийн чинь карьер маш том өөрчлөлтүүдийг одоо татж байна. Нөгөө талаас болохоор таны хувьд мэдээж одоо өөрийн чинь санхүүгийн байдал хүртэл одоо зоригтой алхам хийж чадсанаар тогтож байна. Дээрээс нь өөрийн чинь одоо бодол санааг харах юм бол маш их амбицтай болж эхэлж байгаа энэ үеийг ашиглан карьер дээрээ санаа зовхгүйгээр юу хүсэж байгаагаа хийлэх, магадгүй албан тушаалтаа горилж байгаа бол албан тушаалынхаа талаар илүү хөөцөлдөх. Хэрвээ та одоо юу гэдэг өөрийнхөө бизнесээ хийж байгаа бол өөрийнхөө бизнес дээрээ томоохон өөрчлөлтүүдийг татах, зоригтой шийдвэрүүдийг гаргах гэх мэтчлэн олон боломжууд таны хувьд мэлхийнүүдийн маань хувьд ирж байгаа учраас зоригтой шийдэл болгон чинь таны хувьд маш үр дүнтэй байхаас гадна зоригтой алхмуудыг хийж чадсанаар өөрийн чинь зориг тэмүүлэл бас өөрийн чинь хийж бүтээх алхмууд чинь шинжилт өөрчлөлтүүдийг тань татж байна. За мэлхийнүүдийн маань хувьд мэдээж одоо хайр сэтгэлийн асуудлыг харах юм бол мэдээж хайр сэтгэлтэй холбоотой асуудлууд бас тодорхой хэмжээгээр одоо өөрчлөлтөнд орж ирсэн. За ганц биеуд маань энэ үеэр хуучин харилцаа сэргэх, эсвэл одоо шинэ харилцааг үүсгэхийн тулд хуучин харилцаагаа явуулах гэх мэтчлэн бас шинжилтүүдийг бас өөртөө татж байгаа. За нөгөө талаас болохоор мэлхийнүүдийн маань хувьд зориг тэмүүлэл, хүсэл мөрөөдөл чинь танаас, аз боломж чинь танаас тодорхой хэмжээний боломжуудыг гинтийн одоо азтай учрлууд, гинтийн азтай боломжуудыг нээж өгч байна. Тийм учраас энэ шин сар маань мэлхийнүүдийн маань хувьд их л одоо зоригтой алхмуудыг хийж иж ажил үйлс нь бүтэх боломжуудаар хангагдаж байна. Дараагийн орд бол Арслангийн орд байна. За Арслангийн ордныхны маань хувьд энэ шин сар таны хувьд за мэдээж одоо аливаа зүйлд итгэл үнэмшил чинь маш их сэргэж байгаа сар байна. Тийм учраас Арслангуудын маань хувьд боловсрал, карьер дээр харах юм бол аливаа зүйл шинжлэхдэж магадгүй сургууль соёлд орох боломжууд зарим нэгэн арслангууд маань үүсэж байна. Зарим нэг сургууль соёл сурдаг хүмүүсийн маань хувьд бас сургууль соёл сурч мэдэх зүйлүүд нь маш их идэвхтэй болж байна. Тийм учраас сургууль соёл сурж байгаа, ихтэй сургууль соёл сурж байгаа арслангуудын маань хувьд бас шинэ өөрчлөлтүүд, боломжууд нээгдэж байна. Нөгөө талаас болохоор өөрийнхөө хувьд бодол сэтгэхүйн хувьд аливаа зүйлийг хардаг өнцгүүд чинь маш их өөрчлөж байна. Тийм учраас амьдралыг хардаг өнцгүүд чинь, амьдрал ханддаг хандлагууд чинь нэг талаасаа их өөрчлөлтөнд орохоос гадна өөрийнхөө хувьд бас эрийн харилцаа холбоо бас тодорхой хэмжээгээр тогтвортой, удаан хугацаанд магадгүй гэр бүлтэй хүмүүс маань энэ үеэр харилцаа холбоон дээр идэвхтэй цагийг өнгөрөөх, хамтдаа байх, ямар нэгэн шийдвэрүүдийг хамтдаа гаргах бүрэн боломжтойгоос гадна за ганц биеүүдийн маань хувьд хин нэгэн хүнтэй одоо уулзах харилцаа холбоо бас идэвхтэй болох нөгөө талаас болохоор бас гэр бүлийнхэнтэйгээ харилцаа холбоон дээр анхаарлаа хандуулах за гэр бүлээс гадна өөрийн хувьд бас бусдад харилцах харилцаа гэж бэ. Тэгэхээр бусдад харилцах харилцаан дээр бас тодорхой хэмжээгээр буруу ойлголцол үүсэх, муудалцах, маргалдах талуудаа бас анхаарахаас гадна өөрийн хувьд мэдээж карьер, ажил, мэргэжил чинь маш олон өөрчлөлтүүдийг даван туулж байгаа энэ үеэд итгэл үнэмшил чинь таныг маш зөв тийшин чиглүүлэхээс гадна сургууль соёл дахин орох, скул дахин шин зүйлүүдийг сурах гэж бодож байгаа бол энэ шин сарыг та ашиглан дуртай курс дугууландаа орох, скул ажил мэргэжлээрээ дамжуулан өөрийгөө дахин хөгжүүлэх, боловсруулах бүхэл талууд чинь шин сараар нэгдэж байна. За нөгөө талаас болохоор таны хувьд бодол санаанд чинь маш их өөрчлөлтүүд орж эхэлж байгаа энэ үеийг ашиглан ямар нэгэн амьдралд чинь одоо нэг арга замаар яваад байгаа асуудлуудыг та энэ үеэр бас шийдэж чадхаас гадна магадгүй азтай учрлууд, азтай боломжууд, азтай одоо өөрчлөлтүүд таны хувьд энэ шин сар хоньны ордонд 11% налуутай гарч ирсэн танд өгөх боломжтой болж байна. За дараагийн орд бол охины орд байна. За охины ордынхны маань хувьд энэ шин сар таны хувьд бодол сэтгэхүйн одоо хувьд их өөрчлөлтүүд авчирч байна.
За охины ордынхны маань хувьд энэ шинэ сар маань таны хувьд өөрийнхөө хараагүй байсан зан чанар, сэтгэл зүйн асуудлууд, өөртөө одоо давтагдаж байнга хийдэг өөрийн чинь хувь сул тал болон ирээдүйд магадгүй давуу тал болох байршил. За тийм учраас саний хувьд магадгүй одоо өөрийнхөө бодол санааны хувьд маш их өөрчлөлтүүдийг авчирсан. Магадгүй өөрийнхөө одоо хувьд өөрийгөө өөрчлөх боломжтой одоо байршил таны сар гарч байгаа учраас өөрийнхөө бодол санааг анхаарах хэрэгцээтэй байна. Сэтгэл зүйн хувьд таны хувьд танд ямар зүйл танд хэрэгцээгүй болчихсон байна. Ямар арга зам, ямар сэтгэл зүйн асуудлууд таныг дандаа хоошин татдаг юм. Магадгүй өөрийнхөө сэтгэл зүй ямар нэгэн асуудлуудыг олж харах боломжтой үе бол ирж байна. Тийм учраас өөртөө гайхалтай одоо сайхан ажиллаж болдог үе гэж байдаг. Тэгэхээр мэдээж хүний хувьд бодол санааны хувьд мэдээж өөрийгөө олж таньж мэдэх тусмаа хүн өөрийгөө илүү их дахин нээж ойлгох хэрэгцээ шаардлага үүсдэг. Тийм учраас охинуудын маань хувьд энэ үеэр одоо өөрийнхөө хувь сэтгэл санааны одоо байдал их тийм дэшөө дошоо болсон. Магадгүй зан ааш чинь докторгүй болох, эсвэл сэтгэл санаа чинь докторгүй байх өндөр боломжтой боловч энэ үеэр бас таны хувьд магадгүй одоо та сэтгэл судлаач дээр очиулах гайхалтай үе байна. Нөгөө талаас бас энэ үеэр та магадгүй одоо бөөн мөргөлтэй бол энэ үеэр бөөн мөргөл дээр очиулах сайн болох боломжтой байна. Нөгөө талаас бас өөрийгөө ойлгоод мэдчихсэн, өөрийнхөө бодол санааны асуудлуудыг таньчихсан хүмүүсийн маань хувьд энэ үеэр өөртөөгөө ажиллаж өөрийнхөө сэтгэл зүйн асуудлуудыг бас явуулах, магадгүй ямар нэгэн сул талууд, давуу талууд, донтолтууд, асуудлууд зэрэгтэйгээ ажиллаж чадах юм бол маш их сайхан үе байхаас гадна энэ үеэр шин дайет барих, эсвэл одоо шин амьдралын хэлбэрийг хэрэгжүүлэх, өөрийнхөө одоо сул талуудыг засах, зан ааш, бие физиологи, сэтгэл санаанаас гадна эрүүл амьдралын олон өөрчлөлтүүдийг хүртэл өөртөө хийж хэрэгжүүлж чадвал их амжилттай болох нэ. За энэ шин сар маань 11% налуутай гарахаас гадна таны хувьд эрүүл мэнд, ажил төрлийн асуудал өөрт чинь маш их асуудлууд болж байгаа. За дээрэс нь харилцаа холбоон дээр зарим үед одоо юу гэх юм, зарим хүмүүсийг таньж мэдэхгүй байх. Дээрэс нь ажил төрөлчин таныг бол маш их одоо залхаах, нэг талаасаа ядраах, стресстүүлэх. За нөгөө талаас магадгүй ажлын байран дээр маш олон одоо асуудлуудыг даван туулах хэрэгцээтэй. Магадгүй хамт ажиллаж байгаа хүмүүс, магадгүй ажил төрөлчин өөрөө тэр чигээрээ асуудалтай маш их ажиллах хэрэгцээ шаардлага, удаан хугацаагаар ажиллах хэрэгцээ шаардлага гаргадаг бол энэ үеэр та тухайн асуудлыг яаж өөрчлөх боломжтой юм, тухайн асуудлыг яаж өөртөө шинжлүүлэх хэрэгцээ боломжтой вэ гэдгийг хүртэл анхаарах боломжтой. Дээрээс нь тухайн асуудлуудыг давах боломжтой юм гайхалтай үе харагдаж байна. За нөгөө талаас ажил төрөлчин бас томоохон өөрчлөлтүүдийг татах боломжтой, амьдралын хэлбэр чинь бас томоохон өөрчлөлтийг энэ шин саранд өөрчлөлтөөр одоо татагдж байгаа учраас таны хувьд асуудлуудыг зөв төшин заалах, дээрээс нь өөрийнхөө дайсан асуудлуудыг зөв төшин чиглүүлэх, өөрийн чинь хувьд тэмцэх чадамж их өндөртэй байгаа энэ үедээ ашиглан өөрт чинь тулгарч байгаа хамгийн их одоо өөрийн чинь амжилтаас хойшин татж байгаа амьдралын чинь хэлбэрээс хойшин татж байгаа олон асуудлууд, аддикшнуудыг өөрөөсөө холдуулах бас боломжтой их гайхалтай одоо үе байгаа учраас энэ үе төр чигээрээ эрүүл мэнд, сэтгэл зүйн асуудлуудтайгаа ажиллахаас гадна ажил төрлийг яаж өөрчлөх вэ, ажил төрлийн асуудлуудаа яаж зэгцлэх вэ, дээрээс нь өөрийн чинь хувьд амьдралд чинь ямар нэгэн асуудлууд болж байгаа бол энэ асуудлуудыг яаж даван туулах вэ гэдэг талууд дээр бас их идэвхтэй өөрчлөлтүүдийг та өөртөө батж явж байна. За дээрээс нь бас таны хувьд магадгүй энэ үеэр бас зарим үед одоо хэтрүүлэн идэх, хэтрүүлэн одоо өөрийн чинь одоо чихэрлэг зүйлстэй холбоотой, магадгүй одоо хит их чихэр сахартай холбоотой зүйлүүд юм, амттай зүйлүүдтэй холбоотой бас зүйлүүд их үүсэх өндөр боломжтой байгаа учраас энэ үеэрээс дайет юм уу, эсвэл идэж ууж байгаа зүйлүүдэд анхааруул их сайн байх боломжтой байхаас гадна хэрвээ та анхаарч чадахгүй байгаа бол энэ үеэр бас тодорхой хэмжээгээр хоол хүнсний дайеттай холбоотой, эсвэл идэж уух эрүүл мэндтэй холбоотой асуудал чинь бас анхаарлын чинь төвд ирэх боломжтой байна. За энэ дараагийн орд бол жинлүүрийн орд. За жинлүүрийн ордныхны маань хувьд энэ шин сар таны хувьд хоньны ордонд гарснаар таны өөрийн чинь харилцаа холбоо, эрэмийн харилцаа, бусдад харилцаж байгаа бүхэл харилцаа танд маш их одоо анхаарлын төвд ирж байна. Тэгэхээр таны хувьд харилцаа холбоон дээр анхаарах, хүмүүстэй харилцаж байгаа харилцаагаа анхаарахаас гадна хүмүүс танд одоо ямар хуу хандлагатай харилцаж байна, хүмүүстэй одоо харилцаж байгаа харилцаа чинь ямар хуу байдлаар танд өрнөж байна гэдгийг анхаарах боломжтой байхаас гадна энэ үеэр шинэ харилцаа холбоо үүсэх, зарим хуучин харилцаа холбоо явах бас өндөр боломжтой. За таны хувьд шинэ гэрээ хэлцээр хий гэж бодож байгаа бол 4 сарын 1-ээс ахуулан шинэ гэрээ хэлцээ, бизнес санаанд анхаарлаа хандуулах хэрэгцээтэй энэ үеэр хүмүүстэй ажиллах бүрэн боломжтой. Дээрээс нь бас хүмүүстэй шинэ ажлуудыг эхлүүлэх бүрэн боломжтой энэ таатай үе байхаас гадна өөрийн чинь хувьд бас
хүмүүстэй харилцах харилцаа маань эргээд таны хувьд ямар өөрчлөлтүүдийг татж байна вэ гэдэг дээр анхаарах хэрэгцээтэй. За гэр бүлтэй хүмүүсийн маань хувьд энэ үеэр гэр бүлийнхаа хүмүүстэй харилцаан дээрээ амьдрал дээрээ ажил үйлс дээр яаж одоо хандах уу? За нөгөө талаас болохоор өөрөчийн хувьд бас гэр бүлтэй хүмүүс маань харилцаа холбоон дээр ямар шинжилт өөрчлөлтүүдийг хийх вэ? Хоорондын чинь харилцаа холбоо юунаас болж асуудал үүсчин гэдгийг маш эргээр сайхан ярилцах боломж, дээрэс нь ирэмийн харилцаан дээрээ бас эерэг өөрчлөлтүүдийг татах боломж, илүү их харилцаа холбоогоо идэвхтэй дотн болгох боломжуудаар жилүүрийн ордынхан маань энэ үеэр хангаж байна. За нөгөө талаас болохоор өөрөчийн хувьд бас ганц биеуд маань энэ үеэр одоо бусдтай харилцах харилцаа, хүмүүстэй уулзах идэвхтэй харилцаа бас маш их идэвхтэй болж эхэлж байна. Тийм учраас таны хувьд энэ үеэр одоо ямар нэгэн шинэ харилцааг эхлүүлвэл үр дүнтэй байхаас гадна шинэ сар гарснаар таны хувьд энэ шинэ санаа оноо бизнесийн одоо асуудлуудыг бас эхлүүлж чадсанаар үр дүнтэй өөрчлөлтүүдийг эргээд сар битүүрэл жинлүүрийн ордонд буюу таны ордонд энэ сарын сүүлээр болоход бол та мэдрэх боломжтой. Тийм учраас энэ шинэ саранд та өөрийнхөө одоо бусдтай хийж бүтээ гэж бодож исэн олон ажлуудаа эхлүүлэх, гэр бүлтэй бол гэр бүлтэйгээ яаж харьцах, цаашид яаж амьдралаа авч явах уу, хоорондын харилцаа ямар байх уу гэдгийг ярилцах, бас дээрэс нь одоо шинэ бизнес гэрээ хэлцээрүүдийг хий гэж бодож байгаа энэ үеэр хийх хэрэгцээ шаардлага маш өндөр боломжуудаар танд хангагдаж байна. Тэгээ нөгөө талаас болохоор гэр бүлийн амьдрал чинь таныг бас тодорхой хэмжээгээр анхаарал хандуулахыг шаардж байна. Тийм учраас сөрөг талаараа харах юм бол мэдээж гэр бүлтэй хүмүүс маань энэ үеэр одоо гэр бүлийн асуудлаас болж муудалцахгүй байхыг анхаарах хэрэгцээтэй байна. Нөгөө талаас болохоор ганц биед маань энэ үеэр бас хэн нэгэн хүнтэй уулзаж танилцах, дээрэс нь бас гэр бүлийн амьдралыг зохиоход тодорхой хэмжээгээр анхаарлаа хандуулах боломжтой байна. За дээрэс нь өөрөчөө хувьд бас гэр орондоо бас илүү их анхаарлаа хандуулах юм бол эргээд таны амьдралд бас тодорхой хэмжээгээр эерэг бололцоо өөрчлөлтүүдийг бас энэ үеэр бол татж байгаа учраас тэр чигээрээ таны хувьд гэр бүл харилцаа холбоо амьдарч байгаа газар чинь чухал байхаас гадна нөгөө талаас бас эргээд гэр бүлийн уур амьсгалыг зөв түвшин чиглүүлэх, дээрээс нь ажил үйлсээс зөв түвшин чиглүүлэх боломжуудыг бас энэ үеэр анхааралтай аваач гэж энэ хүчин сар маань танд гарч байна. За энэ дараагийн орд бол хилэнцгийн орд байна. За хилэнцгийн ордынхны маань хувьд энэ удаагийн шин сар маань таны хувьд тэр чигээр эрүүл мэндтэй жоо холбогдуулан гарч ирж байна. Тийм учраас хилэнцүүдийн маань хувьд энэ үеэр эрүүл мэндэд анхаарах, эрүүл мэндтэй холбоотой асуудлууд дээр дахин анхаарлаа хандуулах хэрэгцээтэй болж байна. Тэгэхээр хилэнцүүдийн маань хувьд тэр чигээрээ одоо ажил төрөл, эрүүл мэнд, өөрт чинь болж байгаа одоо асуудлуудыг анхааралтай авахаас гадна урд нь одоо яригдчихсэн ажил төрөл, урд нь таны хийжсэн ажил төрөл иргэн гарч ирэхээс гадна магадгүй эргэж зэгслэх ёстой, дуусгаагүй ажлуудаа дуусгах ёстой, магадгүй одоо маш их бичиг цаастай холбоотой ажлуудыг хүртэл тань үер зэгслэх ёстой юм үе рүүгээ ирж байна. Тийм учраас таны хувьд энэ одоо сар тэр чигээрээ ажил төрөл, бичиг цаас, дээрэс нь таны амьдралын цаг нартай амрах болон ажиллах хугацаа, дээрэс нь эрүүл мэнд дээр шинэ одоо дайетуудыг дахин барья гэж юм уу, шинэ дайетуудыг эхлүүлэе гэж бодож байгаа бол таны хувьд 4 сарын 1-ээс дахин шинэ дайетуудыг эхлүүлэх боломжтой. Дээрэс нь энэ шинэ сар гарсны дараа буюу 4 сарын 1-ээс хойш эмнэлгээр яваад эрүүл мэндээ үзүүлвэл таны хувьд бас нэлээд эрүүл мэнд дээр чинь одоо зөв онцлогоо, зөв одоо зүйлүүдийг бол анхаарах боломжтой. Бас дээрэс нь юу гэдэг байгаа эм тариа эхлүүлэх, шинэ эм витаминуудыг эхлүүлэх боломж бас энэ шин сараар гарч ирж байгаа учраас хилэнцүүдийн маань хувьд энэ үеэр энэ шин сараар эрүүл мэнд, ажил төрөл, амьдралын асуудлуудаас гадна эрүүл мэнд чинь тэр чигээрээ гол анхаарлын төвд гарч одоо ирж байна. За нөгөө талаас таны хувьд болохоор мэдээж одоо бодол санааны хувьд, гэр бүлийн хувьд ерөөхдөө бол одоо гэр бүлд чинь тодорхой хэмжээгээр асуудлууд үүсэж байгаа бол энэ үеэр бас тодорхой хэмжээгээр эерэг нааштайгаар шийдэх боломжтой байна. Дээрэс нь бас одоо гэрийн дотоод уур амьсгалд өөрчлөлтүүдийг хийх тулд зарим нэгэн засвар өөрчлөлтүүдийг бас энэ үеэр хийх боломжтой болж эхэлж байна. Дээрэс нь өөрөчийн хувьд бас нөгөө талаас одоо гэр бүлд чинь болж байгаа зарим нэгэн асуудлууд эргээд таны ажил үйлстэй холбогдож бас болох үе харагдаж байна. Дээрэс нь ямар нэгэн асуудлууд одоо гэр бүл болон ажил төрлийн хооронд зохицуулагдах ёстой байгаа бол үнийгээ зохицуулах бүрэн боломжтой болж эхэлж байна. Тийм учраас таны хувьд энэ 4 сар тэр чигээрээ орон байр, гэр бүлийн уур амьсгал, ажил төрлийн уур амьсгал, ажил төрөлтэй холбоотой асуудлууд, дээрээс нь 4 сарын 1-ээс ахуулан шинэ одоо амьдралын хэлбэрүүдийг хөөх боломжтой байгаа учраас шинэ амьдралын одоо ажил төрөлтэй холбоотой асуудал чиргээ таныг амьдралын шинэ өөрчлөлт рүү оруулах, цаг нартай амьдрах, зөв хооллох, зөв амьдрах, зөв асуудлуудыг чиглүүлэх боломжуудаар хангаж байна. Тэгэхээр энэ үеийг тэр чигээрээ та гэр бүл ажил төрөлтөө цагийг зөв зохицуулж чадсанаар тухайн одоо 4 сарын бүхэл асуудлуудыг та зөв түвшин залж
өөрийгөө чиглүүлэх боломжтой болж байна. За энэ дараагийн орд бол нумын орд байна. За нумын ордныхны маань хувьд энэ үеэр таны хувьд за тэр чигээрээ үр хүүхдүүдтэйгээ харилцаа, гэр бүлийн харилцаа, за дээрэс нь одоо ганц бие нумууд маань энэ үеинд романтик харилцаа үүсэх, шинэ хүнтэй уулзрах, магадгүй одоо романтик харилцаа болцоо маш идэвхтэй байхаас гадна өөрийнхөө хувьд за гэр бүлтэй хүмүүсийн маань хувьд гэвэл үр хүүхдтэй холбоотой асуудлууд чинь таны гол анхаарлын төвд ирж байна. Тийм учраас тэр чигээрээ таны хувьд үр хүүхдүүдийнхээ хүсэл зорилгыг сонсох, үр хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллах, үр хүүхдүүдийнхээ ямар нэгэн сэтгэл зүйн асуудал дээр өөрчлөлтүүдийг хийх, дээрээс нь бас нөгөө талаас таны хувьд бүтээлч зан чанарууд ч маш их урам зоригтойгоор таныг хөглөж байгаа учраас энэ 4 сарын 1-ээс ахуулан ямар нэгэн бүтээлч байдал зан чанараараа альва ажил төрлийг эхлүүлвэл маш амжилттай болно. Хэрвээ та ямар нэгэн урлагийн хүн байвал мэдээж энэ үеэр бас урлагийн ажил төрлөө эхлүүлэх. Хэрвээ та зүгээр ажилтаа боловч хийж байгаа ажлаа бүтээлч байдлаар өрнүүлээ гэж байгаа шин санаа төрөх. Дээрээс нь таны хувьд бодол санаан дээр чинь маш удаан хугацаанд ямар нэгэн удаан хугацааны бодоод төлөвлөөд хийж чадахгүй байгаа асуудууд байгаа бол энэ үеэр бодол санаа чинь маш идэвхжих. Дээрээс нь альва асуудлуудыг бас зоригтойгоор даван туулах урам зориг ирэх. Дээрээс нь бас бизнес, ажил төрөл бүхий л зүйлүүд дээр чинь гарц боломжууд ирэх. Дээрээс нь юу гэдэг нь хамт нэг баг болоод ажиллах, эсвэл хамтарч ажилладаг хүмүүстэйгээ ямар нэгэн байдлаар эрчимтэй ямар нэгэн өөрчлөлтүүдийг хамтран ярьж төлөвлөснөөр бас ард нь гарах бүрэн боломжтой байхаас гадна маш ойр ойрхон аялах, ойр ойрхон явах асуудлууд танд үүсэх бүрэн боломжтой байна. Тийм учраас магадгүй таны хувьд ажил төрлөөсөө шалтгаалan ойр ойрхон явах буюу за ойр ойрхон унаа тэргээр аялах, эсвэл ойрхон хөдөө гадаа явах, эсвэл ойрын аяллууд маш их идэвхтэй байна. Энэ магадгүй таны бизнес ажил төрөлтэй ч холбогдох байх боломжтой. Эсвэл таны хийж байгаа ажил төрөл чинь тодорхой хэмжээгээр таныг аялалд гарах, явах, наашаашаа явах ийм зүйлүүдийг бас бий болгож байна. За нөгөө талаас болохоор таны хувьд бас хийж бүтээж байгаа зүйлүүд чинь танаас 2 дахин их эрч хүчийг шаардах. За нөгөө талаас болохоор таны хувьд ямар нэгэн бүтээлч байдал чинь ажил төрлийг яаж хягцтай авч явах вэ гэдэг бүтээлч байдал чинь таныг зарим нэгэн азаа турших байдал руу чиглүүлж байна. Таны хувьд мэдээж азаа туршснаар тухайн зүйлүүд бас нэлээд идэвхтэйгээр танд өөрчлөлтүүдийг авчрах ба 11% налуутай шин сар маань таныг ямар нэгэн байдлаар өвөрмөц байдлаар сэтгэж шин санаагаа их өвөрмөц байдлаар бусдад харуулах талбарыг чинь нээж өгч байна. Тийм учраас энэ үеэр маш зоригтой алхмуудыг хийж өөрийнхөө ажил төрөл, өөрийнхөө бодол санааг ямар нэгэн байдлаар их тийм чөлөөтэйгээр илэрхийлэх боломжуудыг хангаж байгаа учраас зоригтой алхмууд ч эргээд таныг маш амжилттайгаар үр бүтээмжтэйгээр ажил үйлс төр чинь удаан хугацааны юу гэдэг нь зогсон байдалд орчихсон байсан ажил төрөл чинь маш идэвхтэй болгох боломжоор энэ удаагийн шин сар танд хангаж байна. За энэ дараагийн орд бол матрийн орд байна. За матрийн ордныхны маань хувьд энэ удаагийн шин сар өөрийнхөө хувьд бас таны хувьд дотоод сэтгэлийн хувьд маш их өөрчлөлтүүд авчирсан шин сар гарч эхэлж байна. За өөрийнхөө хувьд болохоор энэ үеэр орон байраа солих, шинэ газар нүүц суух, шинэ газар амьдарч эхлэх, шинэ газар буюу нүүц суух боломжуудаар бас хангагдаж байна. Тийм учраас энэ үеэр шинэ сар 4 сарын 1-нд гарснаар орон байраа солих, амьдарч байгаа газраа солих, байр орон сууцаа солих, өөрчлөх гэсэн олон боломжуудыг танд өгөхөөс гадна нөгөө талаас болохоор таны хувьд бас сэтгэл зүйн хувьд маш их өөрчлөлтүүдийг та өөртөө татж байна. Дотоод сэтгэлийн хувьд маш их өөрчлөлтүүд гарахаас гадна гэр бүлийн амьдрал, амьдарч байгаа газар, дотоод сэтгэл зүйн амар амгалан байдал таны хувьд их чухал сар ирсэн байна. За нөгөө талаас таны хувьд бас их олон шийдвэрүүдийг гаргах өндөр боломжтой байна. 4 сарын 1-нд гарч байгаа энэ шин саранд та ямар нэгэн амьдралын өөрчлөлтүүдийг хийж бүтээ, амьдралдаа ямар нэгэн өөрчлөлтүүдийг хийж бүтээ. Магадгүй та амьдралаа өөрчлөе, шинээр эхлэе, шинэ өөрчлөлтүүдийг хий, шинэ зүйлүүдийг сураа, шинэ зүйлүүдийг эхлүүлэе гэж бодож байгаа олон өөрчлөлтүүдийг та энэ үеэр хийх бүрэн боломжтой байна. За нөгөө талаас болохоор таны хувьд санхүүгийн байдал дээр чинь бас маш идэвхтэй гариг хэрэгсүүд байршчихсан буюу амрах сугар гариг аялж байна. Тийм учраас энэ үеэр таны хувьд орлого зарлага бол яг тэнцвүүхэн явахаас гадна таны хувьд бас тодорхой хэмжээгээр мөнгө санхүүгээ бас тооцоотой зөв авч явахаас гадна мөнгө санхүүгийн асуудлууд дээр чинь бас тодорхой хэмжээний гарах орох гэсэн талууд бол маш их идэвхтэй явж байна гэж харагдаж байна. За нөгөө талаас матруудын маань хувьд бас өөрийнхөө хувьд нэлээд идэвхтэйгээр өөрийнхөө бас дотоод сэтгэл зүй болон өөрийнхөө үн цэнийг ойлгосон энэ үеуд рүү ирж гисэн явж байгаа учраас өөрийнхөө хувьд үн цэнтэй дээрээс нь сэтгэл зүйдээ бас сэтгэл хангалуун, өөрөө өөртөө хангалуун,
өөрийнхөө үн цэнтэй холбоотой асуудлуудыг зөвөр шийдэх, өөрийгөө зөвөр одоо таниулах, зөвөр ойлгуулах, бас дээрээс нь зөвөр таньж өөрийгөө ойлгох бүрэн боломжийг 4 сарын 1-нд гарч байгаа энэ шинэ сар танд үзүүлэхээс гадна нөгөө талаас бодол санааны хувьд маш их идэвхтэй, дээрээс нь өөрийнхөө хувьд бас өөрчлөлтүүдийг амьдралдаа хийх, дээрээс нь бас гэр бүлийн амьдралдаа шинжилт өөрчлөлтүүдийг хийх, шинээр одоо ямар нэгэн ажил үйлсийг хийх гэж байгаа бол энэ 4 сарын 1-нд гарч байгаа шинэ сар маань таныг тодорхой хэмжээгээр зөрөгтэй алхам хийх, өөрийнхөө үн цэнтэй холбоотой магадгүй таны хувьд энэ зүйл маш их үн цэнтэй гэж бодож байгаа. Ямар нэгэн зүйл өөрийнхөө хувьд үн цэнтэй холбогдуулан харуулж байгаа бол тэрнийхээ төлөө та тэмцэж, тэрнийхээ төлөө та явах, тэрнийхээ төлөө та бий болгох, бүтээх гэсэн олон талууд чинь идэвхтэй болж байна. Тийм учраас зөрөгтэй алхам, зөрөгтэй өөрчлөлтүүдийг хийх боломжоор хангахаас гадна одоо юу гэх юм шийдвэргүй удаа явсан ямар нэгэн асуудлуудыг та шинээр шийдэж чадахгүй байсан асуудлуудынхаа ард бас шинээр гарч юу гэх юм шинэ асуудлуудыг өөртөө их татчихна. Тийм учраас хуучин ямар нэгэн арга барилуудыг өөрөөсөө явуулан зөрөгтэй шинэ алхмуудыг өөртөө хийж чадсанаар одоо энергийн төвшөнд тэр ажил төрлийн төвшөнд тэр санхүүгийн байдал дээр хүртэл шинэ эрчим өөрчлөлтүүдийг та өөртөө татж байгаа учраас энэ 4 сарын 1-нд гарч байгаа энэ шинэ сарнаар та ямар нэгэн байдлаар одоо өөрийгөө дахин нээж, өөрийгөө дахин зөрөгтэй алхам хийхэд өөртөө нөлөөлөх үз болон бусад нөлөөлөх үз юм гайхалтай шинэ сарыг та өөрийнхөө амьдралд бас хэрэгжүүлж өөрчлөлтүүдийг бас татж байна. За энэ дараагийн орд бол бомбын орд байна. За бомбын ордынхны маань хувьд таны зүгээс за бодол санаа маш их идэвхтэй сар байна. 4 сарын 1 бол тэр чигээрээ шинэ сар маань таныг одоо аливаа зүйлийг харах үзгээ чинь шинжилж байна. Магадгүй одоо бомбын ордынхны маань хувьд ямар нэгэн одоо өөрийн чинь ажил төрөл хийж бүтээх талууд чинь маш их идэвхтэй болохоос гадна оюун санаа тэр дундаа одоо бодож сэтгэх чинь маш их идэвхтэй болно. Тийм болохоор одоо танд ямар нэгэн санаа оноо төрөх, шин санаа оноо ойролцоогоор 4 сарын 1 одоо 2-нд төрөх юм бол энэхүү санаа оноог бас хэрэгжүүлэл маш амжилттай болох боломжтой. Нөгөө талаас бас маш юмыг зөвөр харах боломжтой. Дээрээс нь та бусдын доор ажиллах уу, одоо юу гэх юм өөрийнхөө бизнесийг хийдэг үү, эсвэл одоо юу гэдэг нь хуваараа ямар нэгэн ажил үйлс эрхтгүй энэ бол одоо ямар ч хамаагүй ямар нэгэн байдлаар таны хувьд энэ шин сараар төрж байгаа юм санаанууд бол маш их идэвхтэйгээр таны амьдралд нөлөөлж байна. Тийм учраас ажил, бизнес бүхий салбаруудад чинь танд аливаа зүйлийг харах өнцөг чинь зөвөр нэгдэж үүнийхээ одоо тусламжтайгаар та ажил үйлсээ их зөв тийш заалах чиглэх бүрэн боломжтой байна. За нөгөө талаас таны хувьд бас энэ шин сарнаар та ямар нэгэн байдлаар ойрын аялалд гарах өндөр боломжтой харагдаж байна. За нөгөө талаас ойрын аяллаараа дамжуулан ажил үйлсээ бүтээх бүрэн боломжтой харагдаж байна. За дээрэс нь энэ үеэр таны бодож сэтгэх хийх бүтээх чинь маш их одоо идэвхтэй байгаа учраас шинэ зүйлүүдийг сурах боломжтой болж байна. Шинээр ямар нэгэн одоо курс дугууланд явах, эсвэл шинээр ямар нэгэн зүйлүүдийг одоо сурч мэдэх, магадгүй шинэ аппликейшнуудыг сурах, шинэ зүйлүүдийг сурч мэдэх, хэлж одоо шинээр ямар нэгэн зүйлүүдийг эхлүүлэх бас өндөр боломжтой. Магадгүй бизнес дээр чинь шин санаа төрснөөр ямар нэгэн байдлаар бизнесээ үргэлжлүүлэн шинэлэг байдлаар авч явах. Дээрээс нь магадгүй бизнесээс шалтгаалan, ажлаасаа шалтгаалan ойрын аялалд явахаас гадна энэхүү ойрын аялал нь танд одоо маш их өөрчлөлтүүдийг авчрах боломжтой байх. Дээрээс нь бас одоо ажлынхантайгаа хамтарч ямар нэгэн шин санаа оноог одоо хийж бүтээж шинэ зүйлүүдийг бас хэрэгжүүлэх өндөр боломжуудыг бол танд хангаж байна. За нөгөө талаас таны хувьд тодорхой хэмжээгээр маш их эрч хүчтэй болчихсон явж байгаа энэ үед бие физиологийн хувьд магадгүй одоо маш их хөлрөөх, маш их одоо эрчим хүчээр хангагдж байгаа учраас бомбуудын маань хувьд эрч хүчтэйгээр ямар нэгэн спортоор хичээлж эхлэх, эсвэл ямар нэгэн байдлаар таны хувьд эрч хүчтэй болж эхэлсэн энэ үеийг ашиглан бизнес ажил үйлстэй бас шинэлэг өөрчлөлтүүдийг хийх. Нөгөө талаас болохоор санхүүгийн байдал дээр чинь нэг талаасаа бас өөрийн хувьд маш их зүүн совин мэдрэмж шаардсан одоо санхүүгийн боломжууд алхмууд танд ирэх бүрэн боломжтой учраас энэ үеийг хүлээх. Магадгүй таны хувьд бас хийж бүтээж байгаа ажил төрөл чинь таны бас нэг талаасаа тодорхой хэмжээгээр одоо олон салбарлуулан ямар нэгэн зүйлийг хийж бүтээх гэх мэтчлэн одоо маш олон өөрчлөлтүүдийг таны оюун санааны байршилд одоо идэвхтэйгээр нөлөөлж байгаа энэ үеийг ашиглан та болж игэл одоо маш идэвхтэйгээр аливаа асуудлуудыг зохицуулах, аливаа асуудлуудыг чиглүүлэх өндөр боломжуудыг бас хангаж байна. За нөгөө талаас болохоор бомбуудын маань хувьд маш их хариуцлагатайгаар олон ажил төрлийг бол амжуулж байгаа. Тийм учраас энэ сар 4 сар тэр чигээр таны хувьд одоо удаан хугацаанд зогсон байсан байдлууд чинь шилжилт өөрчлөлтөнд орж маш их идэвхтэй амьдралын хэлбэрүүд танд үүсэж байгаа учраас энэ үеийг та зөв ашиглан маш идэвхтэйгээр ажил төрлөө эерэг тийш нь залж чиглүүлэх, дээрэс нь бас
удаан хугацаанд зогсон байсан олон одоо энергиудыг хөдөлгөөнд оруулах бүрэн боломжийг 4 сарын 1-ээс 4 сар тэр чигээрээ одоо таны хувьд үзүүлж байна. Таны дараагийн орд бол загасны орд. За загасны ордныхны маань хувьд энэ 4 сар тэр чигээрээ таны хувьд одоо загаснуудын маань хувьд санхүүгийн байдал маш их чухал болж эхэлж байна. Өөрийнхөө хувьд мөнгө төгрөгтэй холбоотой асуудлууд дээр анхаарлаа хандуулах, санхүү мөнгөтэй холбоотой зүйлүүд дээр анхаарлаа хандуулснаар мөнгөний орлого зарлагуудаа зөв тийшин чиглүүлэх, за тооцоотой үрэх олох талуудаа идэвхтэй болгох, дээрэс нь бас өөрийнхөө хувьд санхүү мөнгөтэй холбоотойгоос гадна ажил төрлөөрөө дамжуулан бас 4 сарын дунд хэсгээс ахуулан бас аялах бүрэн боломжтой болж эхэлж байна. За нөгөө талаас 4 сар маань тэр чигээрээ таны хувьд бас бодож сэтгэх, өөрийнхөө үн цэнийг тодорхойлох, өөрийнхөө одоо бизнес санаа, санхүүгийн байдлуудыг бол өөрчилж шинжлэх, магадгүй мөнгө төгрөгтэй холбоотой асуудлаар ямар нэгэн шинэ алхмуудыг хийх, энэ нэргээ таны хувьд ирээдүйд бас тодорхой хэмжээгээр удаан хугацаанд хийх бизнес болон одоо танд гарч ирэх бүрэн боломжтойгоос гадна таны хувьд бас одоо тодорхой хэмжээгээр гэмтэл бэртэл авахгүй байх, гэмтэл бэртэлгүй одоо ямар нэгэн байдлаар гэмтэл бэртэл авахгүй байх, дээрэс нь хоол хүнсээ анхаарах, эрүүл мэндэд анхаарах, ялангуяа амрууга та юу хийж байгаа вэ гэдгийг анхаарах, дээрэс нь ажил төрөл бизнес санаануудаа анхаарах, дээрэс нь өөрийн хувьд бас маш их идэвхтэй одоо өөрчлөлтүүд удахгүй 4 сарын дундаас ахуулан одоо ойрхон гинт явах шаардлага гарах, ажил төрөл чинь гинт өөр төшин таныг чиглүүлэх, ажил төрөл санхүүгийн байдлууд чинь таныг өөрчлөлтөөр одоо гинтийн аяллуудаар одоо гарах боломжуудыг 4 сарын дундаас өгөхөөс гадна удахгүй бас 4 сарын одоо эхний 7 хоногоос ахуулан таны хувьд маш их эрчим хүч таны бие физиологид ирчин ирэхээс гадна эцвэхтэй одоо өөртөөгөө ажиллах, бие физиологоо өөрчлөх, бас магадгүй одоо турах, таргалах сонирхолтой байгаа бол энэ үеэр бас маш их эрч хүчтэй байхаас гадна маш их хөлсөө одоо гаргах бүрэн боломжтой байна. Нөгөө талаас гэмтэл бэртэл авахаас бас болгоомжтой байх хэрэгтэй байна загснуудын маань хувьд. Нөгөө талаас болохоор таны хувьд 4 сар маань тэр чигээр өөрөө чинь үн цэнийг одоо тодорхойлох ямар нэгэн шинжилт өөрчлөлтүүд гарч ирнэ. Тийм учраас өөртөө ихтэй байж санхүүгийн асуудлуудаа зөв чиглүүлэх, дээрээс нь тооцоо асуудлуудыг зөв тийшин чиглүүлж анхаарснаар үрлэг зарлага өөрийнхөө асуудлуудыг болон мөнгөтэй харьцах харилцаагаа бас ойлгох мэдэх боломжтой байна. Дээрээс нь бас идэвхтэй одоо бие физиологч маш их идэвхтэй болж эхэлснээр маш олон одоо өөрийнхөө ажил төрлийг амжуулах, ойрын аялалд гинт гарах, санхүү мөнгөтэй холбоотой асуудлууд шийдэгдэх өндөр боломжийг 2022 оны 4 сар танд тэр чигээр өгч байна.